Бичлэгээ уулан дээрээ сүргэж байна. Жаргаж байна. Гадаа сайхан байна. Манайх гэдэг айл анх 2016 онд энэ газар нүүж ирчихлаа. Манайхыг нүүж ирэхэд энэ газар ийм сайхан хөгжсөн байгаагүй. Одоо гэтэл ингээд сургууль баригдсан байна. Шинэ эмнэлэг баригдсан байна. Энэ соёлын төв харагдаж байна. Ингээд гэрэлтүүлгүүд хүртэл маш гоё нэмэгдсэн. Энэ цаг уур байна. Тэгээд сайхан хөгжиж байгаа сумаа. Ямар ч байсан би хөдөө нүүж ирсэндээ ерөөсөө харамсдаггүй. Энэ нуур болохоор айраг нуур гэж нэрлэдэг. Айраг нуур. Бороо орох юм бол бүр гоё мэлтэйгээд бүр маш том харагддаг. Ийм нуур байна. Ингээд манай сум ингээ харагдаж байна. Ийм сайхан байгальтай газар амьдарч байгаадаа талархдаг аа. Өнөөдөр би та нартайгаа юу хуваалцах хүсэж байна вэ гэхээр хавдрын дараах миний сэтгэл зүй яг ямар байсан талаараа хуваалцахыг хүсэж байна. Тэгээд хэдийгээр би хавдар маань эдгэрсэн гэдэг баяртай мэдээ сонссон ч гэсэн миний сэтгэл зүй бол ерөөсөө л өөх юм байна гэсэн ийм сэтгэл зүгээр дүүрэн байсан, бодлоор дүүрэн байсан. Тэгээд би юм л бол одоо өөхнө гэл тэгж боддог байлаа. Тэг яагаад ийм бодолтой болцсон бэ? Яагаад ийм сэтгэл зүйтэй болчихов? Тэ нөгөө үргэлж ийм айцтай болчихсон юм бол гэд бодохоор би нөгөө эмчлүүлж явж байхдаа нэг хоёр эмэгтэйтэй танилцсан байхгүй юу? Нэг нь ихч, нэг нь надтай ч 100. Тэгээ яг адилхан битгэд адилхан хавдартай. Тэгээд адилхан эмчилгээ хийлгээд ингээ явж исэн. Тэгсэн нөгөө надтай ч 100 эмэгтэй маань бас яг эмчилгээ дуусаад эмчилгээний ар дээр ингээд биеийн муудаад тэгээд нас орчихсан байхгүй юу? Тэгээд яг энэ өдрөөс хойш миний сэтгэлд ерөөсөө л энэ хавдар гэдэг өвчин эмчлэгдсэн байсан, эмчлэгдээгүй ч байсан, ер нь хүнийг өхүүлж ийж, авч явж ийж санаа намардаг өвчин юм байна гэж бодоод яг тэрнээс хойш миний сэтгэлд ийм айц бий болчихсон. Айцтай болчихсон. Тэгээд хаяада ч юм уу ингээд нөхөртөө нэг ганц хоёр удаа маргалднаа. Мэдээж айл гэр болсон, эхнэр нөхөр болсон хойно ам зүрх зүйл байлгүй л яах вэ? Тэгээд би дандаа өхнө гэж өхлөөрөө айлгадаг гэсэн. За би өхөөд үгүй. Өхөөд өгчүүл та нар санаа чи амарна эзэм эцгээл. Тэгээ нэг удаа бас нэг нөхөртөөгөө жоохон ам мөрөөгаад тэгээд бас л нөгөө хилдэг үгээ хэлвэ. Өхөөд өгөн намайг өхөөд өхөр зэрэг та нар тэгээ сайхан амьдраарай гэлч юм. Тэгсэн чи манай нөхөр чи дандаа л өхнө гэдгээр айлгаж ах юм гээд тэгсэн. Тэр үг миний талаараа ёнх гэд орсон. Нэрээ би чи юу лээ те? Яагаад ингэж би дандаа өхнө гэд те үр хүүхдүүдээ ханийгаа ингэж зовоогоод уурлуулад байгаа юм би болоо гэд. Яг энэ үг миний толгойд орсон. Тэрнээс хойшоо ер нь яг энэ үхэл гэдэг бодлоо авч хаях хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ өөртөөгөө маш их тэмцсэн. Зүгээр шууд энэ бодол миний толгооноос гарч чаагүй.
би энэ бодлоо толгооноос авч хаях гэж маш их хичээсэн. Өөртөөгөө тэмцэлдэж эхэлсэн байхгүй юу. За одоо яг юм л бол өхөн гэдэг энэ үгээ болох хэрэгтэй. Тэ эдгэрчээд байх чинь эдгэрчээд байж ах чи яагаад ингэж өхөн гээд бодоод байдаг юм бол гээд. Тэгээд одоо энэ өхөл гэдэг үгийг амнаасаа гаргахаа болиё гэж шийдээ. Тэгээд яг яаж болсноо би мэддэггүй, гэхдээ маш их тэмцсэн. Дотроо маш их тэмцэлдсэн. Тэ өхөл гэдэг зүйл миний амьдрал байх ёсгүй, би өөхөх ёсгүй гэл өөрийгөө одоо ялан дийлэх гэж хичээсэн баггүй юу. Тэгээ ер нь яг хавдрын дараах сэтгэл зүйн маань яг ийм л байсан. Ерөөсөө өхөл гэдэг зүйл толгооноос салахгүй. Тэ өхөл гэдэг зүйл толгой дотор байсаар л байсан. Тэгээд одоо ингэ бодохоор бас л одоо нөгөө нэг төрсний дараах нөгөө юу гэж байдаг, сэтгэл готрол гэж байдаг шүү дээ, тий. Яг тэрүүн шиг би магадгүй хавдрын дараах сэтгэл готрол гэдэг зүйлд орсон юм болов гэж би боддгийн. Тэ яг өөрөө ирэхгүй үнэхээр ингээд тэгж бодоод идэх юм хэлээ. Тэгээд өнөөдөр таны эргэн тойронд тэ яг энэ өвчнөр өвдөөд энэ өвчнөр шаналаад явж байгаа хүмүүс байгаа болвол та дүлж цухтаах биш, айж имэх биш, харин яг тэр хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцаад үзээрэй. Тэр хүний дотор ямар айдас байна уу, тэ? Тэр хүн яг ямар сэтгэл зүйтэй байна уу? Яг энэ бүгдийг нь та нар маань сонсож өгөөрэй. Тэ хэрвээ та өнөөдөр хавдраар өвдөөд бас ингээд сэтгэл готролд ороод ч юм уу ингээ явж байгаа болвол бас өөрийгөө бас нэг харж үзээрэй. Би яг ямар шатанд яваад байна уу? Би яг миний сэтгэл зүй яг ямар байгаад байна уу гэд тэ бодоод үзээрэй. Тэгээд би хавдраа ячаад дараагаар нь бас яг эмчилгээ дуусаад ар дээр нь би дахиад өвдсөн. Нуруу маань хөдөлж чадхаа болоод тэгээ ингээд судлаад яваад үтсэн чинь нуруу маань яагаад өвдсөн бэ гэсэн чинь энэ хавдрын дараах бас нэг тийм юу байсан юм шиг байгаа. Нөгөө умаа үзүү чинь нуруутайгаа жоох ойр эрхтэн. Тэгээ яг тэрүүнээсээ болоод одоо нуруунд маань одоо нөлөөлсөн ч юм уу. Тэгээ яг судлаад үтснийг тиймэрхүү юм байгаад байсан л та. Гэхдээ яг үнэн үгүйг нь би мэдэхгүй л те. Яагаад нуруу өвчнийг одоо болтол би сайн мэддэггүй. Тэгээд 3 жил гарan би хэвтэрт байсан. Бүхсэн бай маань тэр чигээрээ ингээ мдээгүй болоод яг л суунг хүн шиг те. Босоод явж чадахгүй, босоод ингээ өөрөө бийцэж чадахгүй, бас л хүний гарт орвол те. Хүүгээ гуугаал, ээжигээ босоод өргөөд бийцсуулаад өгөрөө нөхрийгөө гуугаал те. Ээжигээ бас өргүүлээл ингээл. Тэгээд яг иймэрхүү зүйлүүд ингээд байсан. Тэгтээ хүн нөгөө нэг зовлонг даваад гардаг тий. Жаргалд ташуурдаг гэж үнэн юм шиг байгаа. Тэгээд миний амьдрал яг хуу дандаа өвдөөд л явж исэн зүйлүүд байсан. Магадгүй энийг юмчтай яасан өвдөхийн ордон төрсөн юм хаашаа ингээд бодож байгаа хүмүүс байж ч магадгүй. Гэхдээ л хүний амьдралд юу тохиолдох вэ тий. Тийм болохоор ямар ч байсан даваад гарсан. Одоо өнөөдөр ингээд алхаад явж байна. Тэгээ саяхан бас 3 жил би тэгж нөө хэвтэрд очиад бариулаад эмчилгээ хийлгээд боссон. Тэгээ дахиад одоо гайгүй болоод 3 жил болсон. Тэгсэн энэ жил дахиад миний нуруу өвдөд. Тэгээд эмчид үзүүлсэн чи ямар ч байсан хаалгаанд орох шаардлагатай гээд. Тэгээ би сая 2 сард хаалгаанд орсон. Цагаан сарын өмнөхөн. Тэгээд одоо ямар ч байсан ингээд алхаад явдаг болоод байна. Хөлмөө нэг айхтар мэдээ ороогүй л байгаа. Тэгтээ нөгөө жоохон жижигхэн чулуун тэглээд очоод байдаг гэсэн наадах юм бол хөл чангарчаад одоо ингээ ганцаараа уул руу гарч ирээд бичлэгээ хийж байна.
Тэгээд хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэ хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Гэхдээ бид нэр зовлонд хандах хандлага, зовлонд үзүүлэх бидний төвчээр тэ хандлага чухал юм шиг байгаа юм л та. За тэгээд та нар маань ч гэсэн сэтгэлийн хаттай байгаарай. Тэгээ би нөгөө нэг юу яагаад тань л та бичлэг ерөөсөө хийж ингээ сураагүй. Тэгээд анхны нөгөө өмнөх 4 бичлэгээ үзсэн чи айгүй их сул яриа хэрэглээд тэгээд жоохон туршлага дутаад байна. Магадгүй цааш та туршлагатай болох байхаа. Тэгээ яг хөө миний бичлэгүү жоохон уйтгартай байж магадгүй л дээ. Ингээл яриаал тэ ингээд. Тэгээ амхандаа бас сонирхолтой болох чи гэж бодоод байгальд гарч ирээд байгалийн сайханд ингээд та нартайгаа яриад байж гин. Тэгээ би нөгөө бас бичлэгээ эдитлэхдээ жоохон надад бас учир дутагдал байна. Бичлэгээ эдитлж чадахгүй, гоё эдитлж чадахгүй тий. Тэгээд бичлэгтээ бас нөгөө нэр өгөхдөө хүртэл жоохон туршлага дутаад байна. Гэхдээ миний бичлэгүүдийг та нар эргүүлээд ингээд үзээрэй. Ямар ч байсан хэрэгтэй зүйлүүд байгаа гэж би итгэж байгаа. Яагаад гэвэл өөрийнхөө би амьдралаас туулсан туршлагуудаасаа ч юм уу туулсан зүйлүүдээ ингээ ярьж байгаа учраас тэгээ та нар маань өмнөх бичлэгүүдээ маань бас үзээрэй. Асуух зүйлүүд байвал асуугаарай. Тэгээ би яг уу эмч биш л дээ. Гэхдээ нөгөө нэг жор мэдгүй эмчээс зовлон үтсэн чавганц дээр гэж те. Тэгээд би чадах чинээгээрээ яг өөрийн мэддэг зүйлээ л би та нарт зөвлөнө. Тэгээд тэрнээс нэг мэдэхгүй байж судлаа цэцэрхэлтэй тэгдэг ингэдэг гэл тэгж би бол хизээш тэхгүй зөвөр өөрийнхөө мэддэг зүйлээ бол мэддгээр нь мэддгүй зүйлээ мэддгүйгээр нь та нартаа хэлээд зөвлөж өгч чадна шүү. Тэгээ асуух зүйлүүд байвал комент үлдээгээрээ. Тэгээ өнөөдөр таны сэтгэл зүй бас ямар байна уу? Тэ? Сэтгэл зүй ямар байна уу? Тэрийгээ та нар бас хуваалцаарай. Та нарын эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл зүй ч гэсэн бас ямар байна уу? Хуваалцаарай. Тийм байна. Тэгээд бичлэгийг минь үзэж байгаарай гэж хүсэж байна. Магадгүй хавдаргүй хүн байсан ч гэсэн энэ бичлэгийг үзэж болно шүү дээ, тий? Бас ойлгох зүйл байж болно. Зарим нэг зүйлээс сэрэмжилж болно. Тэгээ сая нэрээ бас өрхийн эмнэлгээс маань залгаад нөгөө эсийн шинжилгээ өгөөрэй гэдэг. Тэгээ эсийн шинжилгээгээ би өгсөн байгаа. За сарын дараа гарна гэдгсэн. Тэгэхээр нэг 6 сарын 5 бишээ 7 сарын 4-5 хавцаа хариу маань гарах бах. Тэгэхээр би заавал очиж асууна гэж бодож байгаа. Яг уу өөрчлөлттэй байвал залганаа, дууднаа л гэжсэн. Гэхдээ өмнөх надад туршлага байгаа штэ тий. Өмнө над руу тэгээ залгаагүй байсан учраас би хавдаргүй гэж бодож явсаар байгаад миний хавдар тий хүндэрчихсэн байсан. Тэгэхээр би одоо очиод заавал асууна гэж бодож байгаа. Хэрвээ та өнөөдөр эсийн шинжилгээ өгсөн бол тэрийгээ бас очиод асуучаарай. Хариугийн хизээ гарахыг мэдж байгаа бол тий. Заавал очиж баталгаажуулж асуугаад өөрчлөлттэй байна уу, өөрчлөлтгүй байна уу тий. Өөрчлөлтгүй бол залахгүй штэ гэж байсан ч хамаагүй үгүй. Би заавал хариугаа мэдчихэж санаа амармаар байна гэд. Би ч гэсэн тэгж хэлнэ гэж бодож байгаа. Тий. Өмнөх туршлагаасаа үзээд би ямар ч байсан шинжилгээгээ зүгээр байна уу, үгүй байна уу гэдгийг би мэдчихэж явмаар байна гэдэг эмчтэй очиж хэлнэ гэж бодож байгаа. Тэгээд та нар маань бас ер нь үзүүлж байгаарай. Эрэгтэйч гэхгүй, эмэгтэйч гэхгүй. Ер нь манай Монгол эрэгтэйчүүд ер нь их эмнэлэг домлогоор явах тал дээр жоохон муу байдаг юм шиг байгаамаа. Тэ? Муу байдаг. Тэгж явсаар байгаад өвчин хүндрээд л тэ? Өвчин хүндрээд л хинэггүүдээ ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд яг тийм. Тэгээ тийм болохоор эмчилгээнд, шинжилгээнд хамрагдаж байгаарэ. Гадаад ихтэй айгүй гоё байна. Тэгээд илүү сонирхолтой болох гэж хичээлээ. Зүгээр нэг гэрт ингээд бичлэг хийжсэнээс тэгээ байгальд гараад ярил гоё юм болов.
Тэ өөр бас ямар санаа байхыг би мэдэхгүй байна. Гэхдээ цаашдынхаа бичлэгийг илүү сонирхолтой хийхийг бодноо. Тэгээд асуух зүйлүүд байвал асуугаарай. За тэгээд бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Тэгээд комент үлдээгээрэй. Би чадах чинээгээрээ хариулах болноо. Баяртай.